Зохиолч Стенүн Хувь заяаны эргүүлэг 2 дугаар бүлгийн 17 дугаар хэсэг. Наран жаргаж орчлон харан хөнөмөрчээ. Хантур хатангой хоёр арын суудал зассан орон дээр тайван нойрс хагаад нэг гараараа жолоогоо мушгих гантур нөгөө гараараа эхнэр бүжингээ тэмтрэн тайтгаруулна. Өв хүний хүсэл зориг гэхээс илүү их орон ард түмнийхөө төлөө тэд нэгэнт шийдсэн. Цээжээ төмбөлзүүлэн амьсгаадах бүжин уйлчмаар санагдавч эр нөхрөө уруу татхаас эмээн тэвчиж байв. Тэрээр чигтэд ирсэн амьсгаа симэрчаад хоёр хүүхдээ энд үлдээ дээ. Луухан аав хамгаалж дөнгөн гэж шивнэв. Тэгнэ. Би гом дарахтай ярьсан. Гэхдээ нэг асуудал байна. Ямар? Бид хоёр бурайд үндэсний гэр бүл болох учиртай. Тэдэнд хүү охин бий. Би ч баримт болоод намтар түүхээс зөрөх боломжгүй. Тэгээд яан вэ? Урт богино нь үл мэдэгдэх энэ хэцүү замд хантур хатангой хоёрыгоо зовооморгүй байна. Хэдийгээр жудаггүй үйлдэл байж болох ч нэг арга болсон. Тэр нь жаргал жавзан хоёр. Үгүй болохгүй. Өөр сонголт алгаа. Орос нөхөд маань тэдний амнаас ирээдүг батландаа өөрсдөө зөвшөөрсөн. Жаахан хүүхдүүд шүү дээ. Тийм л дээ. Хамгийн гол нь зан авир гадаа төрх нь яг таарж байгаа. Энэ нь сэжгийг багасгаж бидний ажлыг улам хөнгөвчлөнө. Хүний өрсийг аюул руу яаж дагуулж явах юм? Хэлээр гараад л арга зохион буцаах болно. За. Чи минь мэдэж байгаа л би юу хэлэх вэ? Улаанбаатар хотын гэрэл гэл болсон товчоороо дөхөх үед богино холбооны станц амиран шажигнаж болцолц дохио сонсогдож эхлэв. Гэнэтхэн араас машин дагахыг анзаарсан гантур за эхэллээ дээ хэмээн бовтнаад бүжингийн гарнаас зөөлхөн атхан хурдаа зориуд сааруулан ажиглав. Арын машин зогсов бололтой гэрэл нь унтарчхав. Одоо хөдлөөрөө яг төлөвсний дагуу гэх нь станцаар тод сонсогдно. Хурдаа нэмэн давхсаар гэрлүүгөө оролгүй шууд л лууханид хурж хүүхдүүдээ тэрсээр дотгош ороод луухан аваа. Хоёр хүүхдээ дарчгаж энд унтуулъя да гэлээ. Та хоёр цуслан явлаа. Тэнд хоноод эрт ирье. За тэгдэ. Жижиг өрөөнөөс жавзан нойрмосоор гарч ирэхэд гантур нүдэрмэж харин бүжин охиныг угсахын тэврээд яасан ихтүүтэй охин бэ? Игчтэйгээ хамт явах уу? Гэж дуу алдан ах жаргаланч хамт явахаар болж яаран хувцлаад хөдөлжээ. Хашир луухан юу ч ойлголгүй үлдэхдээ үрчилж авсан хоёр хүүхдэд гантур бүжин хоёр сайн хандаж бодно баярлсан гэдэг. Гэвч шаал өөр хувь заяа өгтөж амьдралын хүрд оронгоор эргэж орхисон билээ. Цуслангийн байранд очиход нөхд нь бүх зүйлийг жин там бэлдээд орхичхож. Энэ юу вэ? Жавзан. Илүү юм бүү асуу. Хөөе жаргалаа. Чи яах нь вэ? Алив ийшээ хэвтээд унтъя. Газарт хэвтүүлж орхисон дөрвөн бодол бол хинийх нь үл мэдэх арга яс гэдгийг гантур бүжин хоёр сайн мэднэ. Бүжин минь хүүхдүүдийг амраа. За. Гантур тамхи асаан цонхон тушаа эргэлдэн холхиж байснаа дэнлүүг унтраагаад доош суулаа. Богино долгионы станц шажигнан дуугарснаа одоо хөдөл гэсэн хоёр хүн үг тунчиг тод дуулджээ. Хүн ихтэй газруудаар өдрөжин тэнсэн жаргал цэнгүнжин хоёр тусгай дасгаас гаргаж өгсөн байрандаа ирээд л гал халуун насныхаа хүсэл тачаал давтан бие рүүгээ тэмүүлэн зүтгэлээ. Хүсэл зориг хувь заяа нь яг нэгэн зүгт хөдөлснөөс гадна чин үнэн хайр тэднийг эгнэгт холбожээ. Эремийн нууцхан цэнгэлийн ог шимийг зөвхөн хамтдаа л хүртгэх хүснэ. Ханху минь би бүр тэсэхгүй нэ. Үнэхээр гоё байна. Деважин гээ чинь яг ийм байдаг бахан.
Нөв нүцгэн эргэлэх цэнгүүнжингийн том харнууд талмааран жимээсэн улаан уруулаа хазлан ишиг хагаад амьсгалах тоолн цээжин төвхөлзөж хөхөн сэрэн. Баг багаар туршлагажж буй жаргал нүднийх нь өмнө гэрэлтэх үзэсгэлэн гоо биеийг хандлага таалан элбэж байв. Өөдөөс хайр дүүрэн харцаар талмааран ширтэх охин гараа сунган тас тэврээд таазаараа шахан үндэлцэн. Хөхний товч нь хатуураад цээж өрн гжигдэх хагаад өөч минь чи ямар үзэсгэлэнтэй юм бэ? Гоё. Хөлсөндөө нэвт норж эхэлсэн жаргалж буй бүхнээрээ хайртайхаа төгс гоо биеинд уусан айхалсаар байв. Бурхан минь зүүршгүй гоёлаа. Яг энэ агшинд ингээд л үрд үлдчихмээр юм шиг. Дурхан нь тайтгарсан цэнгүүнжин өндийж ирээд л хөхөөрөө шахан эргэлэн шулгана. Тэгвэл чи надаас уйдах үз. Муухай яалаа гэж. За тоглосон юм аа. Гэхдээ миний бодлоор зарим үед сорд зүтгэх саадтай байвал гой санагддаг. Яагаад заавал зовх ёстой гэж би хувьдаа хангалттай зовсон. Тийм л дээ. Бид бүгдээрээ төсөөлшгүй бэрхшээл тооллоо. Золгүйгээр бурхан болсон эцэг хийхийг өшөг авсан цагт л хоёул санаа амран жаргана. Би буруу бодож. Цэнгүүнжин гэнэтхэн босож жаргалын өмнө нүцгэн зогссноо. Хаахүү минь намайг хардаа. Миний хөөх бүхс дэндүү том юм аа. Би бүр хичээд байна гэж шулганав. Жаргал улам цаашлуулмаар санагдав бололтой мушилзаад алив эрэгдээ уухаас одоо цааш алах. Одоо хажуу тийшээ гэгчлэн зааварлаж байснаа дууга хураахад цэнгүүнжин уруулаа унжуулан урвайн. Тэр хэлээгүй юу? Чи хүртэл шолж байна. Би яг ээжигээ дурайчихсан. Гэтэл хатангоо үгүй жавцсан маань гой нарийнхан шүү дээ гэж шивгнээд доороо дэвхцгүйд сэрийсэн том хөхөнд бомбогнон альман хоёр өгзөг нь жижигнэн дэндүү үзэгсэн төгс харагдаж байлаа. Чимэн тэр чигээрээ бурхны бүтээл яг үлгэрт гардаг үзэгсэлэнд гүнт шиг. Гомдож туниргсан хайртайгаа аргадан тэрсэн жаргалын чихэнд хөлийн чимээ дуулдах шиг болмогц. Хувц амс гэчгээд асаахаа мартсан станцаа нэтэл зочин ирлээ гэх сандрангуй хоолой сонсогджээ. Гомб хурандаад санаа зовох асуудлууд араараас урсан гарсаар л байв. Эх орноосоо хол олон жил үүрэг гүйцэтгсэн ган тур бижин хоёрыг эсэм минь давж ирэхээс гадна хатан дор хатангоо дамбан нарт санаа тавьж үүний хажуугаар баянгийн хань хамсаатнуудыг илрүүлэх гээд чухал даалгаврууд нэмэгцээр л. Үйл явдлын зангилаа тайлагдах тусам ухаанаа зарж зорьсон зорилгоо өрн таран болгочихгүй хичээхээс өөр ялтай. Тусгай дасгыг анх байгуулахдаа л маш нууц байхаар шийдсэн. Гэвч хүний өөрийн дайснууд алсаас алгуурхан хавжиж буйг туршлагатай хурандаа гадарлаж байгаа. Хүн хүчний нөөц дэндүү хомс тул эрсдэлтэй алхмуудыг ээлж дараалан хийж зохих үр дүнд ч хүрсэн. Жаргалын найз цэнгүүнжин Даянгийн дагуур охин байж таарсан нь бас нэг эрсдэлтэй алхам хийхэд хүргэв. За дүүнер минь. Энэ бол зүгээр л санал шүү. Туушаал биш. Та нарт тушаах зэрэг байхгүй. Дотоод гадаадгүй олон шунлыг соронцдох энэхүү сувдан даруулгыг цэнгүүнжинд үзүүлмээр байна. Тэр болно. Бид юу хийх гэж билээ? Тийм ээ. Би ханхуугаа дагана.
За сайн байна. Гадуур хөл хөдөлгөөн их. Та хоёр аль болох олон хүн цугларсан газраар яв. Гэхдээ бидний бэлдсэн байранд нар жаргахаас өмнө очин шүү. Манай хүмүүс хянаж байгаа. Гэд бүх зүйлийг ягштал тайлбарлаж өгчээ. Энэ даалгавар хин хэнд нь маш их таалагджээ. Яг л нэг гэр бүлийн хосуучиг байхаас гадна өштөн дайснуудаа урагтана. Гэвч 2 өдөр тэнээд олигтой үр дүн гарсангүй. Гомб хурандаа байс хийгээд л тамхиа асаан гайхширч суудал өгөөш өмгсөн тухай мэдээ ирж тэр даруй жаргалын байр руу хөдөлжээ. Тэднийг очиход нууцхан ажилтан нь тосон гүйж ирээд гадна үлдсэн хоёрыг барьчихлаа. Дотгошоо 3 хүн орсон. Одоо яах вэ? Хэмээн амьсгаадав. Гомб хурандаа түгшиж буй элд хурдан алхах зураа түгөр өмжүүд бүгд хэвэн бидтэй. Юу сонсогдож байна? Гэв. Жаргал богино холбооны станцаа сая асаасан. Чагнах төхөөрөмжийг одоо нээх бах. Наймагц надад дэлдэг. Мэдлээ. Орцны үүдэнд очих үед төхөөрөмж нэгцэн. Гэхдээ маш сул байна. Төрхөн зур эргэлдсэн гомб хурандаа намайг дохио өгмөх зорц руу ор. Би машин руу явлаа. Гэчгээд цааш эргэлээ. Бурхан минь. Би юу л хийгээд байна да. Хэмээн шивнэх хашир тагнуулчин хөлс нь бурзаан ойр ойрхон амьсгаадан маш их түгшиж байна. Ашгүй чагнах төхөөрөмж бүдэгхэн ч тод дулдана. Ханху минь хаалга тогшоод байна. Хэм болоо. Би тайлээ. Залуус туун тайван байгаа нь найдвар төрүүлнэ. Хэмбэ та нар? Бид нэг зүйл шалгаж явнаа. Та хоёрт хор хүрэхгүй. Оролдоо. Эхнэр бид хоёр энэ байранд сайхан орсон. Юу болсон юм? Эм байж. Сайхан хосууд байна. Юу л да. Чиний энэ сайхан бүсгүй нэг даруулга зөөж явсныг хүн харж л дээ. Бид нар үнэт эдэл сонирхогчд. Үн тохирвол авъя гэдэл. Би зарахгүй. Эвээр яриад бодохгүй бол эвдрэлцэж бас болно шүү. Энэ бүхнийг тун хянар сонсох гомб хурандаа богино долгионы станцаар тушаал завар өгөх бөгөөд энэ зүйлийг хүлээн тиссээр л байв. Миний аав том дарга бас өвөө маань ч ялгаагүй гэх цэнгүүнжингийн дуу тас хийж "Хээ юм" гэх бүдүүн холоос сонсдлоо. Даян худлаа гэвэл миний паспортыг хар. Нам гүм ноёлон тун удаг шиг санагдан гомб хурандаа гараа зангидан хүлээсэр байв. Хэц. Нэг муу хужаагийн ирлизээс айлаа юу? Тэр бөөхөл Монгол чургалсан хятадын тагнуулаас шүү. Юу? Худлаа. Маргах яхав. 1 сая төгрөг өгье. Энэ бол дэндүү их мөнгө. Та нар хин юм бэ? Аялах чинь. Жаргалан эрдүү хоолой сонсдмогц гомб хурандаа дайрах тушаал өгч үүнтэй зэрэгцэн бэд жалгаагүй хятадууд. Гэхдээ эрлиз. Баянгаас өөр хүмүүс. Гэж тов тод хэлэх дуулджээ. 17 дугаар хэсэг төгсөв. Говь зээний эргүүлэг 2 дугаар бүлгийн 18 дугаар хэсэг. 20 орчим метр үргэлжлэх хонглоор арайчамаа мөлгсөр гарахад хамтрагч нь ухтан "Та дөрв зүгөөрөө. Тэр хартаа яг тооцсон ёсоор боллоо" гэв. Түгшиж айлсан бүжин учраа ололгүй бүлтгнэх жаргал жавзан хоёр амнаас буй бүхнээ золиосорлохоор шийдсэн 4 халуун ам. Цэвэр агаарс шунаглан соронгоо харанхуй тэнгэр рүү гэрэл цацруулан дүрлзэх төмрийг ажид зогссон гантуур "Өдлийдөө. Цаг баг байна" хэмээн шивнэжээ. Тэр өдөртөө багтан Оросын хил рүү нэвтэрсэн гантуур бүжин жаргал жавзан дөрөв урт холын замд гарan морин машин галт тэрэг дамжин бидэрсээр хэд хоногийн дараа Чита хотод хүрч угтуул хүмүүстэйгээ уулзан түр амс хийв. Олон хоногийн аялалд зүдэн ядан явахдаа ухаан сэргэлэн жаргал жавзан хоёрт зорилгоо сайтар ойлгуулж чадсан бөгөөд тэдэж тун удалгүй зам салхаа мэдэж байгаа. Хаасайгүй тэрмэл тэнүүлчэд туршуул тагнуулууд хэрэн сүлдсэн Чита мужийн
Чита хотод хэд хоног амрахтаа Барс Очров, Сува Очрова нэртэй болсон гантар бүжин хоёр жаргалд сэрэн Жавзанд Сарана гэсэн нэр онон бичиг баримтаа янтан бүрдүүлж чадлаа. За хоёр дуу минь. Ингээд нэг гэр бүл боллоо. Орос хятад хэл сайн сурдаг юм шүү. Эндээс бидний зам сална. Үжинд Жавзан хоёр усан нүдлэн тэврэлдэж жаргал царайгаа барайлган толгой гуйтай. Сэрэн Сарана та хоёр аг бурайдын могот тосгонд амьдрах болно. Манжуурын хэл хатуу чанга байгаа болохоор бид хоёр ахаад л зүүн тишээ явах боллоо. Ингээд зам салж хатуу бүхэнд ажирлгүй өссөн хүүхдүүд бурайдын хамт гар далсаар хөдлөж Барс Сува хоёр манж холын замдаа тун удалгүй гарчээ. Бараг сар орчим бэдэрсний эцэст Амур мужийн Балаговиченский хотоор дарин яг харалдаа орших Хятадын Хэха хот руу усан бовдоор нэвтэрч тэндээ жил орчим амьдрав. Барс Сува хоёр Оросын шин нэгмээс зүгтэж яваа бурайд хүмүүс мэт аашлан зан авир болоод эдэлж хэрэглэх хувцс хунаранж зүүн Хятадын Доншуур наймаачтай сэлгар харахгүй болж чаджээ. Хань минь хүүхдүүд нь яаж байгаа л аав ээжээ өргөцснийг дуулаад яасан их шаналаа болоо. Бас аав луухан ах тэд маань. Сува минь бид хоёрын зорилго юу вэ дээ? Сайн бод. Нэгэнт л тангар өргөж туушаал авсан болохоор одоо гуйных хэрэггүй. Тэдэндээ сайн сайхныг л хүсье. Сайхан хар нүдэндээ нулимс зээлгнүүлэх Сува санаа алдан нулимсаа арчаад би тэснэ. Хоёулаа зорьсон зорилгоо заавал биелүүлнэ. Тийм ээ. Энэ бол эх орны минь ирээдүйтэй шууд холбоотой. Хааны аим сахигч гэхээр хамгаалагч гэсэн үг. Гэтэл ягаад ойр шадралдаггүй байсан бол манжуудад мэдэгдэхгүй гэж тэр шүү дээ. Үндэсний үзэлтэй ноёдууд л энэ албыг бий болгосон хэрэг. Лэгдэн хаан насан эзлэж анх дугаар богд Жавзан хамт хутагт тодрох үед хүртэл байсан. Хожим 2 дугаар Жавзан дам хутагт буюу Лувсан чулцам жалцан 4 настайд нь өргөмжлөхдөл энэ алба нууц байдал шилжсэн. Хааныг хамгаалахаа байсан хэрэг үү? Үгүй. Манжуурын хэл чангарч өөрийн хүмүүсээ шургуулах болсноор л үгүй болсон. Тэгээд ч Жавзан хам хутагтад шашнаас өөр ирэх мэдэл байгаагүй. Сүм хийдэг л. Тийм ээ. Монгол эрчүүдийг шашинд гүнзгий оруулан сахил хүртэж эхэлсэн. Энэ завшааныг ашиглан хятад тариачид мэрс зэрэг хэл нэвтрэн суурьшсаар улам бүр олширч энэ нь хожимо манжийн том гүрнийг устган сүрүүлэх том гарц нэгцэн гэж үздэг юм. Дараагийн байна мэдээж монголчууд. Бурхан минь, хоёулаа заавал зорилгоо биелүүлэх ёстой юм байна. Хэмээн дуу алдсан Сува эр нөхрийнхээ ингэрд налтахад өрөөний хаалгыг болцол дохиогоор тогших сонсджээ. Омголон дураараа зантай зэнгүүнжин элтэд зөөлрөн сулдуудаа болчихсныг анзаарсан даян үлэн мэдэг мошилзан янжинлуу найр тавин толгой дохиод өвөө чинь сонгуульд ялчхвал чамд том боломж нээгдэж Солонгос, Японы аль нэгэнд суралцж болно. Би ч ялгаагүй тэнд ажиллахаар шийдсэн. Гэхэд Цэнгүүнжингийн харц гэрэлтэн ямар гоё вэ? Нэр болно гэж үү? Гэд дороо дэвхцэн үсрэхэд л Янжингийнх шиг том хөхн бомбогнон өгзөг гуйн жижирхээлв. Золтой л орилцгаагүй даян догдлоо барьж ядан уртаар амьсгаа аваад ээж чинь чамд ойлгуулсан бололтой. Сонгуулийн дараа бид хоёр сална гэж шивгэнэв. Цэнгүүнжийн толгой дохиод хүмүүсийн хэл амаас л зүгээрээ би зохицуулна. Таах ээж хоёрыг нутг руу явуулчих. Тэгвэл даян сансандаа хүрчээ. Өмдөн доторх баатар нь аль эртээ сэрэн дүүхэлзэж хав хатуу болчихсон нухаж зовоно. Ээжийнхээ залуу насыг өвдсөн мэт дуурайсан Цэнгүүжин тэгхээс тэгнэ гэдэг шиг наас чааш холхон хуйл тачаалыг улам бүр бадрааж байлаа.
Өөдгөө навш. Тэр харцыг нь хараад байгаарай. Мөрөөч гэсэн донтой гахаа. Хэмээн дотроо бодовч гаднаа амгалан дөрөө эсгэх янжин бид хоёр авга ихчих рүү явлаа. Цэнгүнжээ чи сонгуулийн сурчлагын тусал. Цэнгэлийг эрмэгц бид хоёр нутаг буцна. Гэсээр охиноо дагуулan гарчээ. Арайхийн биеэ барьж дөнгөсөн даян телефон утсаа шүүрэн хэн нэгэн хүн лүү залгаж уулзахаар тохиров бололтой ховцлож эхэлжээ. Хэдхэн хормын дараа архивын ажилтан тунгалахтай буудлын өрөөнд уулзсан даян учир зүггүй л айхлан зүтгэлээ. Гаднаас харахад эршүүд дөрөгтөө царай зүс тааруулж гэлээ. Нүцгэрсэн хон нь харахад үнэхээр гоё биетэй юм. Чээрэг чанга бие, чилгэр булчинлаг гуй, хатуу чанга өгзөг гэдэл дур татах бүх зүйл бүсгүйд байна. Эрх мэдэл эд хөрөнгийнхөө хүчээр хүүхний сайхныг шилэн жаргаж ирсэн Dayanгийн ухаан бодол зөвхөн цэнгүүнжин харагдах агаад өвчүүн доор нь гинших тунгалгыг огтхон ч ойшоохгүй байв. Өсвөө аль байдгаараа хичээн ордуу тавин морилзан өөдөөс нэвх нь Dayанд хэрэгтэй. Та гадаад руу томилогдох юм уу? Тийм ээ. Аль хэдийн тохирчихсон. Гоё юм аа. Би ямар л байна. Мөн мөрөөдгөө. Арай надтай гэрлэх тухай бодож тэнэгтэйг байгаа даа. Гэсэн бодол зурс хэмэгц. Би явлаа. Чиний саналыг бодож үзье. Гэд хувцлав. Та сувдан даруулах сонирхоод байсан. Тэр чинь ээж бүрэн гоё юм байлээ шүү дээ. Юу? Тэр нь ямар учиртай юм? Би сайн сонсоогүй. Дарга нар л тэгж ярьж байна лээ. Сувдан даруулга олдвол хадны гоёл бүрдэж тэгээд мэдхгүй үлгэр дамаг гэж лайлгсан. Хамаагүй хэл. Богд хаа нууц хатандаа захиалж хэлгсэн ээж бүрэн гоёл. Эзэмшвэл хувилгаан ич хэдэг олох учиртай. Ёстой үлгэр байна да. Гэсээр хаалга руу зүглэх Dayan хятадууд тэр дундаа 50 ангарлынхан бас манжийн үлдэгдлүүд тэр бүхэл төвдүүд ирж байгааг бодвол үнэн байж мэднэ. Гэх тунгалгын үгийг чих тавин сонссоор гарчээ. Хойд ав гэгдэх Dayanгийн ой гутам занг арайчуу тэсвэрлэж жүжиглэж чадсан Чингүнжин авга эмээгэн дээр мөхцөл асгартал уйлан та яаж юм заван араатантай амьдарч ирсэн бэ? Хүн мөн үү? Хэмээн уйлан мэгшив. Охиноо тэрэн зөөлөн элбэх янжин чамд бүх учрыг хэлсэн шүү дээ. Үнэндээ бол айсан. Ээжигээ уучил. Хэмээн шивнэлээ. Авга эмээ нулимс гүлгэнэх нүдэ арчин чимээ чагнаж сууснаа. Одоо тайвширцгаа. Өнгөрснийг биш ирээдүгээ бодох хэрэгтэй. Уйлж унжиж суух цаг биш гэж сургамжлав. Арайхийн тайтгарсан Цэнгүүнжин хувцас олж өмсөд би сонгуулийн штаб руу явлаа. Та Цэнгэл ахыг ярмагц хөдөө явах бэлтгэлээ бацаа гэчихэд гараад явчихав. Жаргалаас салсан гэж Dayанд ойлгуулсан болохоор уулзмаар байвч тэсэх ёстойгоо мэднэ. Хэдхэн хоногийн дараа бүх зүйл голдролд орж ханхуудаг айх зөвлгүй амар жимэр байх болно. Тэсэх хэрэгтэй. Гэмийн амандаа шивнсээр штаб дээр ирж сатааран орой болголоо. Найзынхаа хамт ухуулах хуудас тарааж дууссан бэлэгт ирээд Сэмд өхөн эгчээ. Доод хашааны буланд жаргал ах хүлээж байгаа. Та яваарай гэж шивнэв. Ухуулагчид бужигналдах зур хүний нүд харуулан гарчгүйсээр өөдөөс тосох жаргалын ингэрд наалтан хичнээн айва
Гэхдээ би жүжиглэж чадсан гэд уруулаа зүтгүүлэн инээмсэглэв. Өвчин минь, би сайхан мэдээтэй. Чи сонсох уу? Сонсъё л та. Юу юм? Байранд очиж хэлээ. Суучих. Гэр хороол дундуур сүлжин давхисаар төв зам руу орж төдөлгүй байрны гадна зогссон жаргал ээш тийш хулмалзан хар зогсноо. Хүн алга. Дэс ор гэлээ. Яах? Энэ бүхэн хурдан тусаасай. Чи боддоо. Бидний энэ ажил туслахаар тунгалаг хийх хүртэл. Яана, ямар амар юм бэ? Гэтэл би. Тийм ээ. Би ч гайхсан. Бас бахархсан. Нөгөө сайхан мэдээгээ. Цэнэгээ чи санаж гин үү? Аавтайгаа ирсэн. Эмчлүүлж байгаа. Удахгүй зүгээр болно. Ямар гоё юм бэ? Аа маань үхэл. Тийм ээ. Цэнэл нотлно. Бас балдорж гой баянгийн талаар мэдүүлэг өгсөн гэсэн. Юун тухай? Уг гарлынхан талаар гэж ойлгосон. Надад хэлэхгүй шүү дээ. Хятад гэдгийг нотлох гэж юу? Янжин их чухал юм аа. Ягаад? Бүгдтэй болчихсон бол хэцүү шүү дээ. Нэрээ тийм. Ээжийг одоо л ойлгож байна. Алив, наашир, тэврий. Хайрандаа бэлуурн догдлох залуус тас тэврэлдэн үнсэлцэж айжмаар нүцгэрэн орлоо зүтгэлээ. Цонхоор үлээх саран авхайн сүмгэр туянд цэнгүүнжингийн үзэгслэнгоо би тодрон яг л уран баримл луга харагдана. Чи минь дэнд үзэгслэнтэй. Яг л үлгэрт гардаг хааны гүнж. Би чинь ханхугийн эхнэр юм чинь гүнж байлгүй яах вэ? Хатан гэж. Тийм ээ. Монгол хатан. Таш хийх чимээ өрөөнд тархан уйхан хоолой тажаадан гиншин. Цэнгүүнжингийн урчлан хөл таа зөөдөө гоцолцсон бүлэг тоолонд хавчих хагаад нууцхан цэнгэлийн ертөнцөд бүрэн өмсөн залуус норон цэнгсээр байваа. 18 дугаар хэсэг төгсөв. Хувь заяаны эргүүлэг 2 дугаар бүлгийн 19 дугаар хэсэг. Айг бодрог ургасан уудам талаар цэргийн цуваа урагшлах хагаад бүгд л туйлдж ядарсан төрхтөө харагдана. 20 хоногийн өмнө хэл нэвтрэн дээрэм тонуул хийж буй хар хятадуудыг үлдэн хөөх даалгавар авсан 100-ын ноён хадаг ялалт байгуулад буцаж яваа нинэ. Хадаг ноёнтой 100 холбон шогших даамал жүгдэр жаргаж буй наран өдөө сарвчлан харснаа. Ноёнтон юу юугүй харуу бүр болох нь цэргүүд амраах уу гэлээ. Хүнд бодлоос арай хэн салсан хадаг ноён нүүр дүүрэн инээмсэглээд "Тэгье дээ. Тэр харагдаж байгаа толгодын ингэрт хоноглээ. 10-ын дарга нарт хэлж харуул манайг зохицуул" гэснээ ахиад л хүрлийн дууга хураачхав. Хадаг ноёныг чухам юунд ингэтэл санааширч буйг хинчис мэднэ. Уг нь хар хятадуудыг бод зохиод гэрийн зүг буцаж яваа хүн баяр хөөртэй байх учиртай. Гэтэл хөмсгөө зангидан барааж үг ярианч зөөрчээ. Даамал жүгдэр 100-ын ноёны тушаалыг уламжлаад толгодын ингэрт цэргүүдээ үрээлэн болгов. Шинхэн унгаас нь зээрний махыг ил галдээ шаран зоглож араас нь хятад арх балгаж суусан хадаг ноён "Жүгдрээ. Чи хааны ам сахигч гэж дуусна уу?" гэж сая нэг ам нэв. Сонсч л явлаа. Эрдэм номд нэвтэрхий энгүй тулаанч хүн байдаг л гэж дуулсан. Тийм ээ. Хар багаас нь л бэлддэг. Манай
Шилэгдэхүү энэ албанд сонгогджээ. Чухам юунд санаан завнан дууга хураасныг сая л ухаарсан ч өдөр. Шилэгт чинь дөнгөж 5 настай шүү дээ. Яаж? Хэмээн бовтнов. Зан узраг игэнээс хойш жавзан дам хутагдууд цөм төвдөөс тодорсныг чимэднэ. Тэгээд л. Миний ухаанаас хэтээдсэн асуудал байна. Та амарч болгоо. Гэсээр тэдний яриа өндөрлжээ. Хэд хоногийн дараа Бушуу ноён хараагийн өргөнд морилсон шилэгт мэд мэдэн ёс төр болоод суудалтаа морилож хоёул удтал хууч хөөрөв. Хараа ноёны царай дүрх яг л шилэгтэн адил тун баргаар харагдана. Их Монгол улсын төлөө гэж бодоод л зөвшөөрөх өстөө. Хатандаа юу гэж хэлэхэж мэдэхгүй байна. Би ч төгшөж байна. Гэвч зүрх эрх бас хүсэл алга. Чи мэдээ зохицуул. Жүгдэр даамалд сайдрыг хэлдэг юм шүү. Тэр тусмаа аюур заланд огт мэдэгдэж болохгүй. Мэдлээ. Бүгдийг ёсчлан гүйцэтгэе. Хүнд даалгаварт тохон томилогдсон шилэгт ноён төрсөн хүү бэлэг болон ноёны айг ариг нарыг сэм оруулан этгэлт хүмүүсийн хамт алсын аянд үдэн гаргажээ. Зураггүй алга болсон гэх дулаан хуурай өсөнд тавьсан төмөр аятай ойр хаваар түгэн тархаж хэдэн өдөр эрэл сурал болсны эцэст умайдлаа шатсан 2 цогцоос олж бөөн уйлаа майлаан уй гашуу дэгдэв. Зуутай ноён аюур залан энэ умайныг ихэд гайхан ажиглаж байсан бөгөөд шатаж өгсөн сураг дулмагц санаа намран ноёны өргөнд давхиж хүрээд шилэгтийг дайснаа дараад ирлээ гэдэл байсан. Гэтэл араасаа сүүл дагуулад ирч шүү дээ. Энэ бол хар хиттийн дээрэмчдийн хийсэн бузар хэрэг гарцаагүй хэмээн хашгичжээ. Үүнийг сонссон марал хатан сэртхийн өндөлцөөд тийм байна. Аюур залан үнэн хэллээ. Шилэгтийг шидэг хэмээн усан нүдлэн орилож тагдуугүй суу хараа ноён хатна аргадан дайдгаруулад шилэгтийн хүүч алгаагүй амарсцсан. Аюур залан хэлсэн үгэндээ итгэлтэй байгаа бол энэ хэргийг мөрд гэж тушаалаа. Атаархуу зантай аюур залан шилэгт ноёнд хар буруу санахтаа сайрхан мэдэм хэрж эцэст нь зүгчиггүй хэрэгт тохон томилогдсон энэ цагдор нэг насны зөрүүтэй 2 хүү алс холын төвд нутаг руу этгэлт хүмүүсийн хамт довтлохон явж байваа. 13 жил харь орноор тэнүүчлэн учир нь үл олдох сэмжиг мөшгсөөр барс Сарина 2 хүссэн зүйлээ олж чаджээ. Төвөөс ирсэн мэдээллэгчтэй уулзмагцал буцах бэлтгэлээ базаан тун хянуур сэргийг явсаар өвөр Монголын нийслэлд ирлээ. Төлөвлөгөө ёсоор бол эндээс зам салах учиртай. Хоёулаа хамтдаа явъя. Би ганцаараа чадахгүй. Тэгэлтэй. Сарина минь. Ингэж болохгүй чи мэднэ. Батмын тухайшууч тодорхой хэлсэн. Үхэл хамтдаа. Зорьсон зорилгоо сана. Батмынд та хоёр алцахгүй. Сарина ихэр татан уйлж барс аргадан тайлхруулсаар байв. Олсон мэдээллээ цаасан дээр нь буулгаж болохгүй. Мөн хэн нэгэнд амаар дамжуулж бүр болохгүй. Одоо тайвшир. Дэнлүүний бүүдэр гэрэлд Саранагийн царай гутрал шаналлаа автан бүүдижээ. Барс жалгаагүй хүмсэг зангидаа бодолд автана. Хайр тэхнэрээсээ салан явахыг үл хөсөвч яалтаа билээ дээ. Гант өмрөө. Юу учирч юу тохиолдохыг таашгүй. Би эмээ ухаа болоод дутлаа. Би анзаарсан. Алив нашир. Эр нөхрийнхээ ингэрт наалдмагц уужрын тайвширсан бүжин аяархан гиншсээр уруул өдөн зүтгэв. Сүүлчийнх байж мэдэх Балбурмын цэнгэлд хоёул автан хүсэл тачааллын манд умблаа. Сайхан том мөмө жижигнүүлэн гинших бүжин чилгэр 2 хөлөө дэлгэн хотолцсон. Хэлбрээ үл алдан бомбонох
хундан цагаан хөхний үзмэн бор тавчнаас шимэн доошолж анхар цэжээрээ шүргэлэн өрөх гантурын хөвчөрсөн бахархал өтрөөлөн шургалан ороод ирэх үед таазаараа шахан зүтгэж лав гихч нь өмхөн аваад хэмнэлт харуулан эвж эхлэв. Хөлөрч норсон бис зүү орох зайгүй наалдан зөвхөн арга бэлгэл урд мэдэн үрэлцэн. Эхнэрээ тас тэмрэн айглах хантур чангаран жижиг нэг өдрийг мэдрэн бүлсээр хоёул зэрэг дуалдан дур ханах үед совдон цагаан шингэн түн бумаар харавсаар умайн гүнлүү сацран орлоо. Үүр цайж өглөө болсон хойнол эцэц цуцшгүй амаргалал өндөрлөж хоёул төрхөн зур дуг хийв. Яг цагтаа ирсэн Бадмын туушууч "Өдлөхөө. Энэ Сараанагийн шинэ пассворд. Төрхөн зур миний эхнэр болох нь дээ" гэж хошигноод уйлчих шахан өмөлцөх бужинг дагуулсаар гарчээ. Дээрээс ирсэн нууц тушаалын дагуу бужин албан ёсоор хэл нэвтэрч харин барс гэгдэх болсон гантур тусгай бүлгийн ажилтны хамтаар нууцаар хэл давхаар хөдөллөө. Совдон даруулганы учир утгыг монголчуудаас илүү мэдэх их газрын хятад болоод тайванчууд мөн төвдийн лам нар аль хэдийнэ үнэр авчихсан хэл орчмоор холхин шижигтэй санагдах нөхцөв болгоныг нэгжиж байлаа. Тэр нэг өдрийн удасны дуудлаганаас хойш бяцхан айц давтсан баян илүү хөдөлгөөн хийж болохгүйгээ ойлгон зөвхөн сонгуулийн сурчлагаанда анхаарлаа хандуулав. Ямар ч үнээр хамаагүй ялах ёстой. Өрсөлдөгчийн талаар таагүй мэдээлэл цуурж гэмгүй дүр эсгэх баянгийн рейтинг өссөөр залууга эхнэртэй болж насны бөгсөн жаргана гэж бодохдоо ханьсан ханаасаа хүртэл хөндөрийн холцныг яана. Дурмуудаа эргэж ирсэн дулмааг аргатан тайтгаруулах бас нэг ажил нэмэгдэж уурыг нь барна. Ганцаас илүү хөөхд төрүүлж өгөөгүй чавганц юундаа төндөг байна. Ээдэ жуух, өмсөх зүүх гээд юугаар суудаагүй. Үлдсэн насандаа яаж үрсэн ч дуусгааргүй хөрөнгө өгсөн гэж цухалдан бодовч ил гаргаж үл зурхлана. Баянгийн зан ааш садар самуун явдлыг сайн мэдэх дулмаа "Баян минь худлаач үжээд яхав дээ. Сонгуул унсмагц би яваад өгнө. Гэхдээ чи сайн бодоорой. Төрсөн ганц хүүгээ хөлдөөч хэрвдээ" гэхээс өөр юу ч эсгэлнэ. Гэтэл Даянг бүгд наримдах Солонгос улсын элчин сайдын яамд ажилуулах шийдвэр гаргах тухай сонсдож айц нь аажмаар арилан мишэх боллоо. Үгсэн мөнгөний өмнө хэнч бүх үлдсэн шүү дээ. Хятад түншүүдэд л буруу ойлгогдож болохгүй гэж сэтгэн баясаж явдал нууц уулзалтанд дуудаgjээ. За баян минь өгсөн даалгавар яагаад биелүүлэхгүй байна гэх 100 хүндий хоолой айц төрүүлэн өнгөнөв. Хээжээж байгаа хүү маань хэц. Өөр бүкснээс өөр шидгүй хүүчин сувдан даруулгыг атгаад алдсан байна лээ. Алдсан. Энэ тухай би мэдээгүй. Хүүгээ муу сургаж тэ сувдан даруулга тагнуулын газар хураагдсан байх. Үгүй боломжгүй. Тайваны хятадууд Даянгаас даруулгыг булаасан ч удалгүй баригдсан. Энэ бидэнд сайн хідэж сувдан даруулга хүрэхэд хэцүү газар очичлоо. Өөгийн маань албан тушаал Багдад би их хуралд гарчхул олж дөнгөнөө. Хэдхэн хоног тэсчих. Өөгээ гадаад явхаас татгал гэж хэл. Дээд шатны дарга нараас нэгийг нь урвуулж тусгай бүлэг гэж юу болох хаанд байрладаг. Дарга нь болоод гишүүдийн нэрсийг яаралт олж мэд гэж хэл. Гээд цүнх дүүрэн $1 өгөөд шаардлагатай бүх хүнийг авилгад. Сонгуулаас өмнө шүү гэж тушаалаа. Бачимдаж үхэх шахсан баян тэр дорой хүүтэйгээ уулзаад баахан хашигдсны эцэст эльцийн даргачин энсэн билээ. Энэ мөнгөөр өөртөө урвал тусгай тасаг гээжийг олж мэд. Хэмээн
Дууга намсхан баргал шивнэв. Маш хэцүү даалгавар. Гэхдээ мөнгө байгаа үед арга нь олдох ёстой. Та бид хоёр гарах гарцгүй болжээ. Хятад тустай гэдгээ эрт хэлсэнсэн бол арай өөр байх байлаа. Ямар ялгаа байна? Та нэрээ үнэхээр хоцрогджээ. Хэлэлдээ. Өндөлсөн бүхнийг алах байсан юм. Яг ган түр шиг. Алаач тэгээд одоо болохгүй. Та надад цэгээ өгч. Тэр хэлцийн дарган өөрч сургуулъя. Тэр хүүхэн чадах уу? Нөөдрөө чинь урууга хийх үедээ. Өөр аргалгаа үзээд л алдъя. Аав хүү хоёр тохиролцмогц цэгээ дуудан уулзаад үүд маань чиний хэрэг болжээ. Эргэлзэлгүй тусал. Гэхэд цэгээ бүлтгэнэн толгоос ихсэрсэн ч $1 хараад л бодол нь өөрчлөгдөжээ. Хүүгээ даган одох цэгээнэг хэрхэн бүксөө шидлэхийг харж суусан баян уртаар санаа алдсан бөгөөд хувь заяаны ирэхээр хүч чадал нь буурч байгаагаа ойлгосон гэдэг. 19 дугаар хэсэг төгсөв. Хувь заяаны эргүүлэг 2 дугаар бүлгийн 20 дугаар хэсэг. Уулын хөдөлд авах замд бага насны 10 гаруй хүүхэд тэдний хамгаалагчид болох хэдэн морьтон тун сэрэмжтэй өгсөж байв. Төв нутгийн хилийн дээст аваад л уугуул лам дэлгэхтэй уулзаж ам болох нууцлаг зам сонгон зүдэн ядан явна энэ. Хүүгүүд тэр дундаа 3 настай хүүгээ тэрсэн бүсгүй 5-6 насны орчим 2 охин цөм ядарч хөл гараа арай ядан хөдөлгөнө. Ташуу өнгөртөө дээл өмсөн дэлэг лам эцэц цуцгаа үл мэдэн өнгөн шингэн алхах бөгөөд уу ихэн хүлээзэн зогсоод одоо тунд өглөө. Дээшлэх тусам агаар сэрэгжих учир илүү ядарна. Гэхдээ тэсэх ёстой. Та нар чадна. Хэмээн эрүү зөөлөн дуугаар уриална. Чухам хаашаа явж байгаа бүрэг барагхан гадарлах 3-7 насны хүүхдүүд бүгд л удам сайтай шилэгдмөлүүд болоод ч тэрөө элдвийг шалгаж төв хөдөлгүй дор бүрний хижээн зүтгэнэ. Уулсын оройгоор манан татаад модод шуугаад л хаанигтээ шууд жиргэлдээд л сатааран гайхах зүйл олон байлаа. Цуваа түр саатан амс хийх зур хамгаалагч залуус тулга зон цай чанаж хоол бурал хийлхэн бүгдд л аягалж өглөө. Хол замын бэрхэд эхэндээ ихэд зүтрэн ядарч хатан ээж дүү охиноо санан гуниж алсан ариг хүүд үргэлж дэм тус олж ирсэн шилэгт "Чээ зүгээр үү? Хөлний шарах чинь яаж байна?" хэмээн санаа тавив. Ариг ичингүүрэн улалзаад "Би зүгээрээ. Харин тэр хоёр охин их ядарч байгаа бололтой" гэж шивнээд галцог дүүрэн харц тодруулан инээлээ. Огтойг яах гэж мэдхгүй. Угааж арчих гэдэл ажил мандахгүйз. Чамд төсөөлөл байна уу? Аав хэлэхдээ их Монгол улсын ирээдүй та нарын гартал гэж хэлсэн. Наадтай ч ялгаагүй. За хөдлөе. Дэлэг лам босчихлоо. Гэсээр хоёул өндив. Та хоёр дажгүй юу? Зүгээрээ. Гэхдээ хөл халахчлаа. Сая хэлэхгүй дээ. Жирэх чинь багтсан бололтой. Шилэг дариг хоёр агима алгэр гэх үйтэнгийн охидтой танилцсан гангар гунгар ярьсаар цээ зугаатаа өнгөрөх болж урт холын аянд шовтрон төвдийн Нингчи хотын уулан дунд барилах мананд хийд химээх газар хүрэлцэн очжээ. Тэнгэр багандсан сүрлэг уул манан дунд нууцлаг орших энэхүү хэдэд ирсэн цагаасаа хойш буддын шашны том урсгал болох гэлүүгийн эрдэм номонд унтах нойроо хугаслан суралцаж эхлэв. Сонгогдсон хүүхдүүд гойд сэргэлэн тул дэлэг лам буюу гүүшийн заасан бүхнийг тун амархан суралцаж байлаа. Буддын шашин дотроо олон урсгал чиглэлтэй байдаг. Тэр дотроо хамгийн том нь гэлүүг урсгал юм. Ёс суртахууны сахил, чанд хатуу дүрм, нарийн дэг журмаараа
бусад урсгалаас ялгаатай. Гэхдээ та нар лам болох гэж ирээдүгээ мэдэх ёстой. Тэсвэр зориг бий. Гэхдээ цаг үргэлж сургах дэлэг гүүшин болон туслах лам нарын хатуу дэгж аяг доор өдөр хоногуудыг үдсээр 5 жилийн нүр үзжээ. Ээжтэйгээр ирсэн бяцхан сүмбэ 8 нас хүрч ах эгч нартайгаа энэ чицэн өрсөлддөг шургуун нэгэн болж ер нь бүгд л хал үзэж ухааны бэр сууцгаав. Хийдэд ойр амьдрах төвд малчин ир хүүхдэд их л тассан бололтой анисгай чиглэн өмөлцөж сууснаа. Тэнгэр заяад халах хүүхдүүд ойхид минь сурсан мэдсэн бүхнээ Монгол улсынхаа төлөө зориулж эсэмэнд урд удаан жаргаарай хэмээн ерөөл өргөсөөр хоцорчээ. Гэвч шилэгт ариг нарын аян зам дуусах болоогүй. Өдөр нь бөгөж шөнө нь бидэрсээр сар орчим аялсны эцэст Өхнүүрийн хойд хэсэг уулын дунд орших Көмбөм хийдэд хүрч Гардан тулааны урлагт суралцах хүнд хэцүү сорилттой нүүр тулжээ. Тэртээд цэнхэрдэх тэнгэр бол эх орных нь цэлмэг тэнгэр. Үлэх салхины үнэр нь хүртэл өөрч юм шиг. Гэлийн бомтод очиод л өөрийн ирэхгүй шуналтай амьсгаа авсан бүжин дэрэгдэн тавиухан алхах тусгай ажилтан Батмендийг хараад бие барих ёстойгоо ухааран бодол санаагаа зэгцэллээ. Эргэн тойронд нь элэг нэгтнүүд нь бужигналдан танил дотн хэлээр ярьцгаана. Би чинь халах монгол залуутай гэрлэж буй өөрлөгч бүсгүй шүү дээ. Гэхдээ монголоор ярьж болохгүй хэмээн тэрхэн зур бодон цэгнэж амжлаа. Шалган дээр Батмэнд нэг их удсангүй гарч харин бүжин нэлээд удлаа. Шалгагчээр паспортны хуудас бүрийг тоолох мэт хэд хэдэн удаа эргүүлж үе бүжин лүү хялам хийнэ. Дотоод холбоогоор ахлахад удсан бололтой нүдэн шилтэй офицер гүйсээр ирээд бас л шалгаад суучихв. Аль болох тайван байхыг хичээх бүжин орчин тойрны ажин энэггүй зогсно. Байгаль. Өнөөх офицер гэнэтхэн шин нэрээр нь дуудахад "Би та яасан?" хэмээн хятадаар хариуллаа. "Таны овгнэр. Энэ удаа монголоор асуув." Соёлтын байгаль. Дөрсөн газар угсаа гарал. Бүжин нүдээ бүлтгэнүүлэн сандарсан дүр эсгээд "Би монгол хэл бараг мэдэхгүй. Хятадаар хэлж болох уу?" гэлээ. "Болно." Өвөр Монголын Хөлбөмбөр аймаг Манжуур хотод төрсөн. Гарал угсаа барга. Та ямар зорилгоор гадаад Монгол руу зорчиж байгаа вэ? Байдал бишдэж буйг ойлгосон бүжин "Та нар яагаад намайг байцаагаад байна? Би хайр сэтгэлээр нийлсэн монгол залуутайгаа амьдрахаар явж байна. Энэ нь хуулинд харш юм уу? Танай том даргатай уулзна" хэмээн хашгичиж сая л итгэж эхэлсэн шалгагч офицер хоёр уучлалгүйн тонголцоор хэл нэвтрүүллээ. Бүжин саадаж буйг тэсгэл алдан хүлээж зогссон Батмэнд тосон уулзаад "Гайгүй юу? Одоо Хятадын хэл өнгөрөхөд л болно. Бие бариарай" гэж шивнээд зүнхийгийн шүүрэн сугдав. Ачаа бараагаа чирэн гүйлдэх монголчууд дунд орон алхаж явтал чанга хард нь дууд дохио хангинах сонстон хүмүүс шүгэлдэн орилдоод явчихлаа. Хэл хүрэхэд 50 гаруй метр үлджээ. Тэг бүс буюу хэл хоорондын зурваст орсон монголчууд "Бүгд зогс" хэмээн чанга гарагчаар орилохыг сонсоод бүгд хөшчөв. Бүжин "Түргэлээрэй. Гүй. Монголчуудаа гүйгээрээ биднийг барих нь" нэг мэдгэтэл бусдыгаа урайлан хашгирах бүжин эх орныхоо торгон хэл рүү хар хүртээрээ гүйж тусгай ажилтан Батмэнд яг ард нь биеэрээ халахлан шогшиж байв. Монгол талаас ч 69 машин гэрлээ гэлбуулан наалдаж араас шил даран ирсэн хятадын цэргүүд буу гарган онилж дараа дараалан тас хийлээ. Талын 100 халуун хуурай хэлийн зэрлэг шар ус салхи даган намирч голын бараанд уус будантж харагдана.
Тэнд эх орон минь бий. Самсаа шархиран ансах чигтвч нэг хоромж анхаарал сарниулж болохгүй. Гандүр дарга ойрноос хэлийн харуул улам чангарчгаж тэр хардаа. Цаг тутам хайчин харуулууд солилцож байна. Тусгай ажилтан сүх хуйг бол ган төрийг амиараа хамгаалах тушаалтай. Айлв дурангаа өгдөө. Илүү саад бартаатай газар сонгодог байж уу. Энд дэндүү хяналт их байна. Үгүй. Яг энэ чигээрээ гарна. Нар жаргаж өөрөнхий болмогц. Шүн болтол хүлээсэн дээргүй юу? Шөнөөр нэвтрэхийг тэд мэдж байгаа. Өөрөнхийгээр гэдлэх нь илүү дээр. Тэм ч юм уу. Гэхдээ ган төрийн баргар царайг хараад л илүү юм дуугараад дэмий гэж ойлгосон сүх хуйг дуугаа хураан чимээ алдрав. Хятадууд бужигналтах нь аргагүй шүү дээ. Харин ч оройтож эхэллээ. Бүжин маань элдв садгүй гарсан байгаасаа. Энэ олон жил баригдаагүй юмсан. Хичнээн олон садыг давж гарсан билээ дээ. Сүх хуйга чи албанд хизээ орсон бэ? Таныг ажиллагаанд явсны дараа бараг л 10 жил боллоо. Амьдрал хэрвээ хэцүү. Гэхдээ өргөсөн дангаргаасаа нацаагүй. Сүүлийн үед өөрийг хавжигдах болсон. Яаж? Бид нэрийг бараг л зүгээр суугаад цалин авдаг гэж боддог бололтой. Ар германч юу хийгээд байгааг минь ойлгохгүй болж эхэлсэн. Уудахгүй бүх зүйл сайхан болноо. Надад итгээрэй. Мэдээж шүү дээ. Бид та хоёроор маш их бахархдаг. Элэн далангуй өгүүлэх эрэмгийн төрөгтэй шударга залуу тун их таалагдав. Бидний энэ ажил эрт дээр үеэс ул болж ирснийг мэдхүү. Ялангуяа хааны амьсаг хэгчдийн талаар сонссон. Үлгэр домгшгөл ярьдаг. Гардан тулаан болоод буддын гүн ухаан шашинд нэвтрэх хүмүүс байсан гинлээ. Тэр үеийнхээ нөхцөл байдлыг дагаад л шашинд мэрэгшсэн хэрэг. Нэг үеэр хэлбэл өнгөлн далдалт. Сонирхолтой юм. Бүх нурын өндөрлөг төвдийн уус донд шавлан суудаг байсан гэж үнэн үү? Тийм ээ. Хар багаас нь бараг л эхийнхээ мөмнөс гараагүй шахам явцгаадаг байсан. Тэдний хажууд бидний бэрхшээл юу ч биш. Сэтгэл хөдлөсөндөө хэтэрхий ихийг ярьж эхэлснээ анзаарсан гантур тэнгэрийн хаяанаас үүл нүн наашлахыг хараад ашгүй нар халахлагдах нь сүх хуйга бие бэлд одоо хөдлөө. Мэдлээ. Тэр харагдаж байгаа хэсэг бургасыг харвуу. Тэр хүртэл харах урдаараа гүн шүү. Цаашлаад дов сондуул гууж алга ихтэй юм. Тэдгүүсээр бургасанд хурж газрын намхан жалганд нуугдан хөлснийхөө үнэрийг салхинд сарниулахыг хичээн хэвтцгээв. Хятадын манаачдын 2 гэрэл алсад солонгорч тэд гутлынхаа улаан шороогт таттал өшгчөн явсаар эргээд буцах нь жаргаж буй нарны бүүдгэр гэрэлд тод харагдана. Одоо дотроо амьсгалаа төгжин уулга алдаад өндийн тонгоосоор цоврон гүйлтэв. Хайчин харуул тун удалгүй нийлээд эргэж наашлах учиртай. Тэд хуурай өвсний захаар гитэж зэрлэг ургасан төмөр утсан хашаанд туллаа. Утас нарны гэрэлд халж үнэр нь хиншүү адил төөнөн. Алив таслагчаа дүргэл. Гэтэл яг хажууханд нь чимээ гарч газар доорх нуувчнаас хүмүүс гараад ирлээ. Утсаа таст би тулалдъя. Гардан тулаан тун ширүүн өрнөж сэхээ завгүй тулалдах дайснуудтай ан ман үдсээр газарт унгаж чадав. Тор тасарсан. Та төрүүлээд мөлөх. Чи яваа. Хайчин харуул ирж байна. Хурц гэрэл харанхуйг зүсэн гэрэлтэж төгшүүрийн дохио хангинан хүмүүс шуугилдэж эхлэв. Сүх хуйг гэнэтхэн ган төрийг торлоо түлхэж орхиод угсхийн замгаа тачгнуулах харуулуудтай гардан тулаанд орчихлоо. Ган түр хаяад явж үнэндээ чадсангүй.
Түгшүүрийн дохио хангинуулан наашлах машин руу хялам хийгээд нисэг мэт дүүсээр харуул цэргүүдүүдтэй тулалдаж тэдэд сэхэн орон хид хідэн удаа буудаж амжжээ. 20 дугаар хэсэг төгсөв.